Төөрж явж байгаад марк таалд нь хүрээд ирдэг гинэ. Монголоор зах гэсэн үг. За яг 2-3 минутын чинь ороод зүгээр сонирхоод үзчихье. Арилгацсан сармис жоо шиг. Жимснүүд нь байна. Загас мөрч эхэлж шүү. Кимчи, апплцсан сармис. Хатаасан жимс самарнууд. За энэгээр ингээд жижигхэн хатаасан загаснууд байна. Цөөжүүний баг хачир юм уу да хатаасан загсан. Нөө дупу байна. Энэгээр загас байна. Нэмэлж. Тэгээ цаашаа явахлаар ингээ хувц өргөр гэдэг хэний бараа. Би 28-нд ээж сюрприз барьж орчоод тэгээд өглөөнөөс хойш амарсан. Өглөөнөөс хойш гинэ 28-нд ээжтэй уулз. Ээж сюрприз барьж орчоод 29-нд ээж амраад би ээжийн оронд ажилласан. Тэгээд тэрнээс өдөр алхан ажилласаар аваад өнөөдөр 4 сарын 2 баха. Өнөөдөр нэг 2 газар ажлын ярилцлагатай кофе шопт суух гэдэг байж байна. Ажлын ярилцлаганд оронгоо жоохон ном уушаад гэртээ аврах гэдэг ээж болохоор ажилдаа явчихсан. Тэгээд маргааш бас нэг ажлын ярилцлагатай гэхдээ ажлаа хийж явахдаа цайныхан цагаар ажлын ярилцлаганд орчих ба. 2 ажлын ярилцлагын хооронд кофе шопт сууж явахдаа ном уншиж тэмдэглэдэг гээд номондоо нөгөө хайлайт наадаг штеп. Өгнүүдийг хайлайт болгодог. Тэрнийхээ нэг стикер нөтс дууссан байгаа. Стикер нөт. Гад дэйсээ авахгүй юм чи. Яасаа хөөх юм бэ? Ийм өксөр зам руу явж байна. Уулын орой дээр байдаг кофе шопт явах гээд очих гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? 20 хүртэл онгоодаг гэсэн. Starbucks орох гэснээр 9 өдөр Starbucks суусан болохоор яг юм. Локал хөөрхөн кофе шопт орж үзье гэж бодоод. Арай харах болохоор амар гоё болох юм шиг байна. Тэр дотроо бас сууж болт юм байна. Ийм хөөрхөн кофе шоп болсон. Амар хөөрхөн vintage стилийн. Өрөө болгоны нэм хөөрхөн янз бүрийн тогтчлолттой. Гараад ирсэн чинь бороо олж байна. Кофе шопын хүнээс зээлүүд их шөхөр байна уу гэсэн чинь үнгүй шөхөр өгчт юм байна. Хөөрхөн кофе шоп байна. Дараа нь шөхрийг нь авчирч өгөнгөө дахиад нэг ээжтэйгээ хамт ирээ да. Сэндвич чинь идэх юм надад. Өдөржингөө юу ч ийсэн юм. Яа. Баруун чинь гоё шүү. Атаа нэг арна танд гэдэг байна. Камарас юу орж юм ажиж. Ари таа.
Хөө. Замбаг цэцэг шүү дээ. Замбаг цэцэг. Магнолия. Яагаад түүхээ суудах болчихлоо болсон. Би яагаад Германд байгаа хэрнээ түүхээ суудах болчихрог болсон. Та дандаа жоохон байхаас нэг бол ус цэвэршүүлэгч аваад нэг бол ус туслаж уулгасан асуудал биш. Харин тийм Германд хүмүүс түүхээ усны амар сайн гэд карантин суугаад байдаг хгүй. Би бүр яагаад сууж чаддгүй юм. Хай. Камераш чадах юм. Арай дэрцэн үү? Ёо. Нэг outfit. Эжин шкафнаас ухаж байгаа тийм. Амар том цанц болоод өмсчлөө. Ганц нэг 20-30 ажлын газрууд руу CV-гээ явуулаад ажил хайдаа гэж бодож байна. Нэг ном уншаад бараг дуусгаж байгаа тэрнийгээ дуусгая. Яа, гадаа бүр аим халам байна. Дженс өмдтэй гарч ирсэн чи гаргалж шатаж өгч чинь. Хөрхөн сакура дэлгэрсэн байна. Нэг ресторан гэсэн чинь Монгол төрөнд л байна. Монгол хоолны газар юм байна. Хот догны газар. Ээжтэйгээ нэг улсад нэг цагийн бүст нэг хотод амьдардаг хүмүүс та нар амар азтай шүү заяа. Ээжтэйгээ үргэлж ярьж, ээжигээ баярлуулж, аль болох олон цагийг ээжтэйгээ хамт өнгөрүүлж байгаарэ. Нэг постнд бид гурван зэрэг. Гэхдээ та хамгийн амар нэг. Би бүр амар ингэж салам. Тэрийгөө олж байхгүй талаа гэж. Та тэрнийг тэгээ монголоор ойлгосон юм уу? Юу таны фэйсбүүк гэж 72 цаг хаалаа гэж. Хаалаа гэдэг ус энэ дээр ингээ анхаарал тавьдаг. Талаа гэж байна. Тэгээд нэр угаас байх. Гурван чаддаг. Ажилдаа явж байна. Ээж гэж нэг өглөө алган л тэр дэлгүүр рүү орох ажилдаа байх юм. Юу хийдэм баган бөө мэд. Хинтээ уулзаж цаг бүртгүүлдэм баган бөө мэд. Юу хийд над руу орж. Над руу орж юу хийдэ? Ээж ирж гин үү гүүгээч жорлонгийн ажуугаар гүчи гүүгээрээ
Яа. Яа, юм тамд юу вэ? Яа. Яа. Өмд бүр хөлөнд наалтсан юм штэ.